боддоо жишээлх юм бол одоо би бол энэ Монголын радиод нэвтрүүлэгчээр ажиллаж исэн 2008-аас 2010 онд Монголын үндэсний одоо олон нийтийн телевизэд би ажиллаж ялаа. Тийм ээ, олон жил. Гэхдээ ингээд одоо ухаандаа радио телевизийн ялангуяа ахмадууд ах эгчнэрээ харахаар эднэр маань ингээд олон жил ажиллаж байгаа юм. Тэгээд цалин мөнгө одоо ухаандаа юу гэдгийг яг л үнэн шүү дээ, бага байна шүү дээ. Тэрийг нь голдгоо. Тэг ажилдаа үнэхээр сая чи тэр ярьдаг шиг хайртай дуртай. Тэндээс тэжээгдээд байгаа. Тэгэл байгаад идэг. Тэгэл ажиллаад. Тэгээс миний цалин бага байна. Боли яаж хаялаа ажиллаа ингээ явахгүй. Явдаггүй те. Тэгэл тэтгэл гартлаа хүртэл байдаг. Чөлөөнд гартаа хүртэл байдаг. Тэгээ тэр бол энэ бол гайхалтай юм шүү дээ. Гайхалтай жишээ те байж идэг. Тэр бол ажиглагддаг байхгүй. Сонсогч үзэгч та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу хоолой мэдрэмжийг хуваалцахыг зорддог Хүүх тэнгэр подкаст маань Монгол улсын гавьяа жүжигчин Үлзийн Наранбаатар ахтай эхэлж байна. Тэгээд юун төрүн танд халуун баяр хүргье. За баярлалаа. Нийт одоо танаа одоо энэ подкастыг үзэж байгаа тийм ээ. Сонсож байгаа бүх одоо сонсогч түмэн үзэгч түмэндээ энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Дуу хоолой гор одоо хамт байдаг хүн шүү дээ та. Энэ олон жил та бол 30 гаруй мянган кинонд одоо дуу оруулсан гэж байна. Энэ олон жилийн туршлагаас харахад яг дуу хоолойны хүч гэж байна баха. Байлгүй яах вэ? Дуу хоолойны хүч. Тэ. Ер нь бол яг би 1992 онд одоо урлагийн сургуульд жүжигчний анги сурч байхдаа тэр үеийн оюутнууд багш нар бол яг үүтэй оюутнуудыг дадлагд гаргахтан голцоо театрт гаргадаг байсан. Тэгэнгүүтээ бидний үеийн одоо ухаандаа манай ангийнхан гэх юм уу биднийг одоо тухайн үеийн багш нар маань ер нь бол дандаа театрт дадлаг гаргахын радио телевизэд хүүхдүүдэд жүжигчний ангийн ялангуяа хүүхдүүдийг дадлагд гаргая гэдэг. Тэгээ 92 онд энэ телевиз радио дээр бид нар дадлагд гарсан байхгүй юу? Тэгээд тэр дадлагт гарч явах үед яг нэг 20 гаруй хүүхдийг хоёр хуваагаад нэг хэсэг нь телевиз, нэг хэсэг нь Монголын радио гэхэд. Тэгээ би азтай яг телевизд хуваалцсан. Дадлаг хийгээд телевиз дээр. Тэгээд тухайн үед Монгол телевизээр чинь одоо намар цаг тийм ээ дадлаг бол нэг 10 сард хийн штэ. Оюутнууд чийдэг байсан чинь. 10 сард телевизээр сурагчдын амралтанд зориулж одоо олон ангитай кино гардаг байсан. Телевиз маш. Тий. Чи яг мэдж штэ. Халтар царайт. Зутантай байна ш. Тэр кинонд чинь анх одоо би ирээл дадлага хийгээл. Тэгэл ер нь энэ кинонд дуу оруулахын ам чимтэнд одоо орцсон гэхүүт дадлага хийж захтаа л. Тэгэл ер нь дадлага хийж захтаа тэрнээс эхлээл ер нь кинонд дуу оруулаад ер нь дуу хоолойны тэ өнгө тоон ямар байх ёстой юм хүний тэ гэдгийг л ер нь мэдэрч эхэлсэн байгаа. Тэгээ яг дуу хоолойны хүч гэдэг бол ер нь агуу том л төвчтэй л дээ. Ер нь бол тэгээ явандаа яг ингээ олон жил дуу оруулаад ирэхлээр зэрэг хүний дуу хоолой гэдэг бол их дотн болдго юм байна хүнд. Сонсоход их дотн болдго. Жишээлх юм бол одоо би автобусанд явж байгаад миний гар утас дуурна штэ. Тэгэхээр би гар утсаа аваад байна уу л гэж ганц хөглөж байгаа штэ. Байна уу гээл тэгэхэд л автобусанд байсан бүх хүн над руу харж байгаа. Тий. Тэгтээ зэрэг дуу хоолой тийм хүчтэй байна. Айгу дотн болж штэ хүн. Тэгээ автобусанд явж исэн чинь тэгээ уцаараа дууссан нэг өвгөн байсан. Хөдөөний болтой өвгөн. Хөөхөө нааширтаа гэдэг юм асууя гэ. За хаа яасан сайн байна уу сайн байна. Чи манай нутгийн хөв хэлв гэж. Тий. Тэгэхээр дуу хоолой ойр дотн санагдаад байна шүү дээ. Дуу хоолой тэр хүнд тэгж очиж байгаа. Айгу яг ойрхон те дотн. Тэгэхээр би нутгийн хүүхдтэй адилхан дуурсан байна гэж те. Тэгээ өвөг хахаа би телевизэд ажилладаг хүн баг. Ом зоолог тийм байна чи гэж. Тэр өвгөн тэгж ийсэн. Тэгэхээр би дуу хоолой тийм хүчтэй очт юм байна хүнд гээд. Тэгээд их орны жишээ олон байгаа шүү дээ. Одоо жишээ нь кинон дээр ч байдаг шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайнд одоо Гитлер гадаадын тагнуулчдаа одоо онцгой нэг 2 даалгавар өгдөг байсан гээд. Хамгийн нэгдүгээр Сталины нэртэй Сталинград хотыг үнсэн товрог болгох. Хоёрдугаар тэр Левитан гэж нэвтрүүлэгч байгаа. Оросын нэвтрүүлэгч. Оросын нэрт нэвтрүүлэгч. Левитаныг одоо устгаа гэж. Тэр хүнийг устгах гэж. Тийм даалгавар өгчтэй. Левитаны дуу хоолойгоор бол Оросын айрам цэрэг тийм ээ.
урам авч урагшаа тэгэл Левитан ч мундаг шүү дээ. Венимани говорит Москва гэж яриа л те. Тэгэл манай улаан айрам те нацистын Германыг их нутгаас үлдэн хөөс сөр байна. Тэгэл гоё яриа шүү дээ. Тэгэнгүүт тэр дуу Левитаны дуу хоолойг сонсоод Оросын цэргүүд ураа гэл давшаал те. Ухаанда. Тэгээ тийм дуу хоолой тийм хүчтэй нөлөөлөд байдгийн байна гэж жишээ энэ байна. Таны хүүхэд насны тухай ярмаар байна л да. Би таны ярилцлагуудыг уншсан. Эхлээд та бол шууд жүжигчин болоё гэж бодоагүй төмөр замын ажилтан болно гэд төмөр замын мэрэгжлийн сургалтанд суунаа гэж явж исэн юм байна лээ. Тэгээд тэр хүн ягаад одоо өсрээд тэгээд тэр дундаа эн чинь бас хүн болгон бас шууд орох сургууль бол биш шүү дээ. Одоо жүжигчин гэдэг мэрэгжил бол маш нарийн өндөр шалгууртай. Ийм нарийн мэрэгжил. Та ер нь ягаад одоо орчвоо? Яаж тэнцвэ? Эсвэл би нөгөө нэг гайхаад тахгүй. Та өөр бодолтой байжгаад орж гинэ гэдэг чинь бас нэг амьдралын хувьд өөрөг байсан бах гэж бодож байна би. Гэхдээ яг хаа тэгэл ер нь бол тийм ээ. Миний бага нас үл яг бай. Би одоо төмөр замын хөвгтөлтэй. Яг нарийн дээр бол би төмөр замын 25 дугаар зөвлөг гэж одоо тэр чойроос цааш байдаг. Тэр зөвлөгт одоо тэр зөвлөг дээр чулуун завод гэж байсан юм. Яг төмөр замын ажилчид тустай байна. Тэрнээс гадна чулуун үйлдвэрлэдэг боталдаг үйлдвэр байхгүй юу? Тэр үйлдвэрт аав маань жолооч хийдэг. Ээж маань бас ажилдаг тий. Тэгтээ зэрэг аав ээж маань тэр нутагт одоо ингэж шилж очиод тэгээ би тэнд төрсөн. Тэгэл тэнд өссөлдөө төмөр зам. Тэгээ төмөр замын тэр хүүхд чинь 1-р ангиас эхлээл автобусаар нэлээд олон километр газар сумын төвөөр сургуульд явдаг. Одоо төмөр замын ажилчдын хүүхдүүд л явдаг байхгүй. Сургуульд явдаг. Тэгэд би 8 жил автобусаар явсан. Өглөө сумд сургууль тий өглөө болго 1-8 дугаар анги хүртэл. Тэгээ яг баг багт маань яг ээж маань ном зохиол энэ төр одоо уншуулдаг тийм ээ. Дотоод гадаадын олон үлгэр мүлгэр тэгэл зохиол уран зохиолын юмнууд уншуулдаг. Тийм л байлаа. Тэгээ ер нь бол яг багаасаа л тэгэл төмөр замд өссөн хүүхд болохлоо зэрэг төмөр замын тэр тоочгийн амьдрал тийм ээ. Нүдэн ч харагдаж байгаа шүү дээ. Байна тий. Тэгээд л би бас замчны хөхтэй. Тийм үү. Тэгээд төмөр замын галт тэргийн вагон дуграал гоё шүү дээ. Тэгэл тэнд чинь тэгэл ер нь ингээл ахыг ихч тэнд байгаа тэр одоо төмөр зам дээр амьдарч байгаа хүмүүсийг энэ дэр ингээл ажиглал бага хүүхд чинь тий би. Тэгэл идэршгээл гоё болох өдөө ийм ажилчин болъё доо гэж багасаа л боддог байхгүй юу. Тийм л байсан. Төмөр замын ажилчин болно. Тэгээ дээр нь аав шиг нэг жолооч гоё болдог юм уу энэ гэл тий. Биш 3 ахтай айлын бага л да. Тэгээ 3 ахын маань баг 2 том ах маань баг аавыг тагаа жолооч болцсон төмөр замд ажиллаал ингээл. Тэгэл төмөр замын ажилчин болъё гэж боддог ш. Тий. Удмаа тагаад ч юм уу тий. Юу нь бол багдаал. Ер нь бол 5-6 дугаар ангирт гэж бодож исэн шүү. 7-8 хүртлээ ч юм тий ер нь бодож исэн. Өссөн орчин хүнийг амар дасгаж нөлөөлдөг тий. Харин тий. Тэгээд л их тэр орчиндон их тасчихсан тий төмөр зам орчинд тийм хөвгт байсан. Тэгээ яг үдэ 8 дугаар анги төгсөөд л тэгэл яг ер нь нэг дунд ангиасаа тийм ээ 5 6 7 8 дугаар ангидан нэг сургуулийн алиалагч энэ төр болчдаг шинжилж. Нэг сургуулийн урлагийн үеэр нэг дуу дуулцдаг. Шүлэг уншиж тийм л хөвгт байсан юм би. Тий. Тэр идэвхтэй. Тий, идэвхтэй ангидээ идэвхтэй хөвгт. Тэр бүгдийг минь хараад муу ээж маань яг ээжд маань харагдсан л байх л та. Миний дотор нэг жоохон авиас байжээ. Тийм ээ. Тэрийг маань ээж маань хараад миний хүү урлагийн одоо байгууллагад ажилладаг урлагийн хүн болоорой л гэж хэлдэг гэсэн үг гэж. Тий. Тэгээ яг ээж маань захаас бодогддог л байсан. Тэгэл ер нь 8 дугаар анги төгсөөл тэгэл 9 дугаар ангид аймгийн төв рүү явчихж байгаа. Нэг 2 жил их чиндээ одоо юу яана гэдэг. Энэ Наранбаатрыг одоо 8 төгсгөөд тэгээ би шууд 8 төгсөөл ээж авд хэлсэн чинь би одоо төм ажилчин болно гэсэн үг бай. Тухайн үед 10 дугаар анги 8 биш 10 дугаар анги төгссөн хүүхдийн ядаж 10 дугаар анги төгссөн гэрчлэгээтэй бол ажилд ороход амархан байсан. Тийм үе байна л да. Бүрэн 80-аад оны сүүл үе. Тий. Тэр үе тийм байж. Тэр утгаар намайг манай сайн чанд байдаг их чих рүү явуулчих. 9-10 дугаар ангид. Тэрс нэг аймгийн төвд очиод 10 дугаар ангид төгсчих. Төгсчих гээд. Тэгээ би шанд руу 9-10 тэнд сурсан. Тэгээ яг тэр 10 дугаар ангид орох жилдээ төгсөх жил хавар. Улсын багшийн дээд сургуулийн кино драма анги гэж ирээд. Хуваар. Сайн чандад. Аймаг дээр ирж байгаа байхгүй юу? За тэнд л одоо тэгээ яг би 10 дугаар ангид сурж байхдаа бас л нөгөө сургуулийн монологи ярианы аврагч гэдэг юм болцсон тий. Сургуулийн одоо урлагийн одоо үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог. Тийм хөвгт.
Одоо 5 6 дахь ангид байсан бол 7 8 байсан бол 9 10 арай том болцсон байж тээ чинь. Тэ? Арай нэг одоо юу гэдгийг дуу хоолой нэг жоохон хөгжиж байсан юм уу? Үгэн дээр ажиллах, ингэж үгийг хэлэх юм байна гэдэг арга барилаа олох гэж байсан юм уу? Нэг тийм л үеэр орж байгаа юм. 10 дугаар анги. Тийм ээ. Тэгэл тэгсэн чил тэр яг улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хоёр ирсэн театрын үүдэн зарлал гарсан байна гэд. Тэгээ манай ангийн дарга Наранбаатраа одоо чи урлагт ингээд чамд авьяас байгаа чочо бүртгүүлчих тэнд шалгалт өгчихсэн. Үгүй би төмөр замын темист явна. Нөгөө 2 жил тэгэл яваад байна тий. Тэгэл яваад байхгүй. Төмөр замын би тэгтээ техникум гэж байгаа темис биш. Төмөр замын техникумд юм. Тэгтээ хойшоо Орос улсад л явна. Мэргэжилтэн болно гэдэг. Тэгээ бүр дотроо бодсон. Тэгсэн чамайг багш тэлэндэ гэж тэгэхгүй юу чи хэл. Тэгээ багш тэлсэн. Тэгээ тухайн үе чинь тэгэл бидний үед ч тийм л байсан шүү дээ. Ангийн дарга үгэнд орохгүй багшд ингээл загнуулаад. Толгой байлаа загнуулаад явдаг. Багш тэгсэн жил хэлж чинь багш тэгсэн миний хөө очоод тэр яг одоо бүртгүүлээд тэнцэх хамаагүй яг шалгалт өгчөөж одоо дээд сургууль гэдэг чинь том шүү дээ. Тэгээ улсын багшийн дээд сургууль гэж том сургууль шүү дээ. Тэгээ бидний үе чинь дээд сургууль бол том байсан шүү дээ. Дээд сургууль аавна гэдэг бол алаан болдог те. Тийм л байсан үе. Тийм ээ. Дээд сургуульд хүүхд орно гэдэг бол бидний тэр үед бол төгсөж байгаа үед бол 80-аад оны эсвэл 90-ад оны ихэнд бол мундаг л байсан. Тэгээ зах зээлийн үед те. Багшийн сургууль их том сургууль байсан. Тий. Тэгэл яг хөө багшаа би одоо ингэж шийдсэн байгаа төмөр замын техникумд явна гэдэг одоо бодцоо л гэсэн. Яадаг хөхтэй чи одоо өгөнд орохгүй. Сургуулийн захирал тэлэн чамаа. Сургуулийн захиралгаанд руу яваад. Та тэгэхээр их зөрүүд хүүхэд байсан байна. Үгүй яг их 10 хүн гэх юм өөрийнхөө бодсон тэр бодолтой хүрэх гээд идэг. Нэг тийм хүүхдэл байсан байгаа маа. Тэгээ яг зах тэр чи явсаар сургуулийн бүр захирал төрж байгаа юм чи. Тэгэл яалчгүй толгоогоо хэлж байгаа. За яг багшаач бүртгүүлээ. Театр руу яваад. Чиний хичээл мичээлийг чөлөөлнө. Чи 2-3 өдөр тэр шалгалтанд бэлдгээд багш гэнэ. Тэгээд хичээлээ чөлөөлөө. Тэгээ очиж бүртгүүлж. Тэгээд хоёр одоо Монголын алдартай хоёр одоо урлагийн хоёр сар болсон хоёр хүн шалгаж авч байгаа байхгүй. Монгол улсын урлагийн авьяас зүтгэлтэн манай одоо соёл урлагийн их сургууль байгуулагддаг байсан. Кино драмын танхимын эрхлэгчээр ажиллаж исэн. Алдартай багш сугар багш. Нөгөөх нь Монгол улсын одоо театрын одоо нэр зүтгэлтэн том найруулагч. Монгол улсын урлагийн авьяас зүтгэлтэн. Барвагийн мөнгө тарчигч. Энэ хоёр хүн шалгаж авч байгаа байхгүй. Очицсан. Тэгэл тэр хоёр хүн тэгэл бүртгүүлсэн. Очоод тэгэл яасан чинь тэр хоёр хүн яриа хийгээл тэгэл сугар багш мөнгө багш хоёр яриа хийж байгаа. Энэ жил бол улсын багшийн дээд сургуулийн кино драм гэдэг бол энэ сургууль дотроо бол одоо урлагийн талдаа том сургууль. Ангаа тий. Энэ бол одоо хүнээс одоо авьяастай хүмүүсийг шалгаж авдаг. Энэ жил бол яг хуу жил нэг аймагаас жилд ингэж ээлжиж авдаг. Энэ жил Дорногов, Эрдэнэт, Увс аймаг, Төв аймаг энэ төргээ орж байгаа гэд яриад. Тэгээ бид нар дамт тий. Дорногов аймаг гэдэг нь сайн шин Дорно л да. Тэгээд нэг 4% дээр бид нар хүүхдүүд авна, хүмүүс авна. Авьяастай бол 4-өөс илүү авна. Авьяасгүй бол 4-ийг ч авахгүй бид явна гэж. Шууд тэгж хэлж ирсэн. Заавал 4 бол биш тий. Тэгээ яг 4-ийг авсаа л та. Тэгээд яг бүртгүүлэл 10 жилийн хүүхэд би чинь тэгэл бүртгүүлсэн 3 үе шаттай 3 өдөр л авч байгаа. Нэг шат нэг өдөр аваад л. Үгүй тэгэл одоо яг жинхэнэ одоо бор зүрх хэрэг хийм одоо бэлдүүлэх хүнж байхгүй нэг театрын нэг Төмөр Баатар гээд манай Саранхөй театрын нэг жүжигч аах байсан. Тэрийг этюд гэдэг юм Төмөр ахаас ганц хоёр юм асуугаад яаж этюд гэж юу гэдэг юм бэ? Тэр шалгалт дотор этюд гэж байгаа байхгүй юу? Этюд аавна гэдэг. Шалгалт байгаа шүү дээ. Ойлголт байхгүй надад этюд гэж тэгсэн Төмөр ах маань яг бай этюд гэж нөгөө үггүй тийм үйлдэлэр хийдэг юм байгаамаа. Энэ тэр чинь тэлж өгөл тийм ээ. Эхлэлтэй, өрнөлтөө, төгсгөлтөө нэг тийм чи дуурахгүй. Тэгээ үйлдэлэр хийдэг юм байгаа энэ төргээд надад тэлж өгөл хөрөх юм уу Төмөр ах маань тэгж ийсэн. Тэгээд л тийм ойлголт авчаал. Тэгэл ах эгчээр маань яг Төмөр занд ажилладаг улсууд ажилтай. Тэгээд одоо ганцаараа л бор зүрхээр шалгалтанд орж байгаа юм л да. Тэгээд 10 жилийн тэр чин тухайн үед чин одоо сайн шант чин 2-10 жилтэй Төмөр замын 8 жилтэй энэ төр байсан баг шүү. 3 сургуулаас тэр шалгалтанд кино драмын шалгалтанд хүүхдүүд 200-аад хүүхд бараг шахав ирсэн. Бүртгүүлсэн. Тэгэл тэр шалгалт өгнө гэл театрт дээр чинь. Тэгэл аав ээж нь ирсэн хүүхдүүд аав ээжтэйгээ гитар барьсан ирсэн хүүхдүүд ч байх шиг. Тэгэл аав ээж нь хоол унд өгөөд
цаймаа халуун савтай цаймаа бариад ирсэн хүүхдүүдээ бол манайхаас энэ ч байхгүй би ганцаархна. Хоол ундч байхгүй. Хоол иж хүүхдүүд ингээ харацгаа тэгээд юм бодвол энэ сар нэгдүгээр шатнд нь юу хнү. За ямар ч нэг дуу байна те. Шүлэг байна. За нэг тийм дуу дуулчин та гэж бодоол дотроо. За шүлэг гэж чинь тийм шүлэг уншиж чинь та гэж бодрол. Тэгэл ингээл нэгдүгээр шатандаа ингээл эхлээ ороод ингээ явж ирсэн. Тэгэл юу нэгдүгээр шатандаа ингээл тэнцэл. Тэгээ хоёрдугаар шат матанд тэр итүүд митүүд яг шалгаж байгаа байхгүй. Тэгээ надад тэр шалгаж ирсэн хоёр авраг багш маань тэгээд нэг загас гэдэг нэр өгөөд. За чи нэг загас гэдэг нэрээр итүүд гэдэг гэдэг. Шууд тий. Нэр өгөн оноогоод тэн дээр яаж ажиллах нь харж чадахгүй ямар юм гаргаж сэтгэх нь үү? Одоо хүний сэтгэлгээг л харсан л одоо бодохоо те. Тухайд 10 жилийн хүүхд сэтгэлгээ энэ яаж мэдэх вэ? Тэгэл шууд л бодож байгаа. За чи бэлэн болохоор хэлээрэй гэсэн. Тэгэхээр загас гэж бодсон чи ерөөсөө. Гинтх нөгөө нуу богоди киноны юм орж ирлээ шүү. Киноны нөгөө нуу богодын загас барьдаг шүү. Тэ? Уурга шидэл ингээл тэгэл ингээ загас бариад тэр орж ирсэн. За билээ гэж хийч иргээл. За хий гэлдэг нөгөө ирж шалгалт авч байгаа комиссийнхан тэгэл гэсэн. Уурга шидээд усанд тэгсэн урд ингээ харсан чи нөгөө театр дотор тайзны урд нөгөө хөгжмийн юм тийм хөгжимч суудаг юу байдаг шүү. Бистүүлэх юм одоо юу хин те нэг зай байгаа шүү дээ. Тий тэр хөгжимч суудаг тайзны урд. Тэрлүүд би тэрийг л нуур гэж бодоод тэр уурга шид загас барьж байгаа болол тэгэл татчихад гэсэн чинь эхлээл нөгөө зөрчилтөө гэж төмөр баатархаа хэлжсэн санаанд ороод л нөгөө уурга тасарч хойшоос авч унаад л уурган тасарч нэг удаа хийгээл ахиж нөгөө уургаас ингэж байгаа болоод ахаа шидээр ингээл тэгэл загсаа барайл тэгснэг том загас баригдлаа гэж бодоол татаал өнөөдөгч ноцолдоол тэгжээсэл бүр загсан дээр дийлдэл урагшаа нөгөө хөгжмийн яам биш тийш өгсрээд орсон өөрөө үсэрсэн би тэгсэн чи мөнгө өгсөгрөөг шиг инээлдээд хой чи байна уу гараад ир гэдэг тэгэл гараад ирсэн инээлцгийг зөвөрх за болно гэд тэгэл ер нь яг дуу шүлэг энэ тэр намайг тэгэл шүлэг энэ тэр уншиж байгаа тэр хоёроос зогсоочдөг гэсэн тэгэл анхаарлын юм амн л та анхаарал хондоо ингэ ширээн дээр баах юм тавьж гал анхаарал хүний анхаарлыг шалгаж байгаа байхгүй юу тэр чинь тэгэл 2-3 үйлдэл хийгээл те чи сайн хараараа гээл цаашаа хар гэж байгаа. За болсон бол цаашаа хар гээд цаашаа харж хооронд цаашаа харна те за одоо эргээд харангууд 2 үйлдэл солилцсон байгаа шүү гээл одоо ухаандаа яадаг нэг шүдэнцний мод хугалдсан ч байх юм уу гэ те жишээлбэл тийм хүнийг анхаарлын шалгаж яана л та тийм үйлдэл хийдэг би нэг 2-3 бүгдийг таацсан тэгсэн чинь л мөнгө багш гэж байна сая бид төр чамайг цаашаа хар гэсэн тийм ээ чамайг цаашаа хар гэсэн тийм гэсэн тайзны голд юу байсан гэхгүй юу? Өөр юм асууж юм уу? Тийм намайг цаашаа хараг гээд нөгөө үйлдэлээ хийж байгаа шүү дээ. Тэгэхэд би цаашаа хараг тайз хараг надад тий. Тэгэхээр хүний анхаарлыг тэг шалгаж шүү дээ. Тэгээ би харж ирсэн тайзан дээр сандал байсан байхгүй юу? Тэгээд тайзны голд нэг сандал байсан гэд хэлсэн чинь дүрслэх тийм сандал байсан. Тийм үү сандал байсан уу? За хэдэн ширхэг сандал нэг л сандал байсан гэсэн. Ямар өнгөтэй сандал байсан гэхгүй юу? Би хүрэн гэсэн. Хүрэн өнгөтэй сандал байсан. Тэгсэн за зүг байна гэж. Цаашаа харахад л хүртэл хүний анхаарлыг тэг шалгалт. Би тэгээ харж байгаад цаашаа харж байгаад хардсан байхгүй. Тийм нарийн тийм шалгалтуудыг тухайн үед кино драмын жүжигчнээ ингээд авч ийсэн юм аа. Хүний анхаарал. Тэгээ яг үдэ тэр хоёр алдартай хүнд одоо тэгэл 3 шатаар авсан. Тэгэл сүүлд монолог яриа мараа гэж яриулаад. Тэгээ яг аав ээжээс заяас надад нэг жоохон миний дотор гэдэг юм уу дотоод сэтгэл тийм нэг жоохон авиас байжтэй. Тийм ээ тэр хүмүүс харж дээл гэж хоёр авар хүн. Тэгээ намайг тэнцүүлж кино дранд. Тэгж орж исэн түүхтэй. Тий. Гэтэ энийг таны ээжээс эхэлж хараад дараад нь дахиад анги хамт олон чинь таныг за үнэхээр одоо тий сургууль тэр урлагийн үйлчлэгэнд орж орчооч гэх тий ангийн багш хараад захирал харсан биш. Тий. Тэгээд яг тэгээд л кино драмын энэ ангид жүжигчний ангид тэнцэж хийсэн юм а би. Тэгээд яг 5 сард нөгөө сургуулийн хавар 10 төгсөх шалгалт малгалтууд ер нь өгөөг багт л сургуулийнхаа дээд сургуулийн салхийг хагалцсан юм да. Тий. Шууд хүмүүс ч одоо тэр үед ч одоо ямар хуваар авах уу яах вэ хүүгээ ботцсон явж байгаа шүү дээ бас тий. Яг нэг юм төгсөх үед мэдгүй миний л хувьд нэг юм одоо нэг жоох айцтай байсан тий. Таны үед бол одоо их сургуульд орно гэдэг бол бүр илүү өндөр басаа байсан баг. Тэгээ тэр үеийг тухайн үед чинь тий 90-ад он шүү дээ.
Монгол улс одоо нийгэм зах зээлд орж исэн үе. Тэ? Тэгээ яг гол нь тэгээд тэнд би боддгийн юу хэрвээ хүний хувь заяаг сонин шүү. Би кино драмын тэнцээг бол яг тухайн үед тийм ээ бидний ч нөгөө 5-ын яг нэг бүлэг нь сонгодог бүлэг D10-ын D гээд тусдаа тийм сонгодог анги байсан. Тэгээ 10-ын А, Б, В, Г гээд дөрвөн бүлэг биш үү? 10 дугаар ангийн дөрвөн бүлгийн хүүхдүүдийг жагсаахад нэг 100 гаруй хүүхд болж байгаа юм. Тэгээд тэр 8 дугаар анги төгссөн оноо 10 дугаар ангийн оноотой нийлүүлээд тухайн үед тэгдэг биш үү? Одоо бол өөр болсон баг. Систем нь те. 1 2 дугаар анги жагсаа оноогоор сурлагаар нь жагсаачдаг. Тэгэл 1 дугаар байранд орсон хүүхд шууд ороод ихтэй гадаад дотоодын дуртай сургуулаа аваад гараад ирнэ. Төрүүл сонгоно. Сонгоод аваад гараад ирдэг. Тэгээ би нэг 100 хэдэн хүүхд чагсаанд 32 төлөв. 34 30 хэдээр орсон юм. Тэр ч бас дээгүүр шүү. Тэгсэн чинь цагаан хоолойгоор зарлаж байгаа байхгүй. 10-ын ангийн сурагч Үлзий Наранбаатар улсын багшийн дээд сургуулийн кино драма ангид сая хавар шалгалт өгөө тэнцсэн. Одоо томилтыг гардуулъя гэж. Цагаан хоолойгоор зарлаж над гардуулчихсан байхгүй. Тэгээ би өөрөө ажиглаа зүгээр хэрвээ багшийн дээдийн тэр кино драманд би тэнцээгүй бол орсон чинь бүх дээд миний урд орсон хүүхдүүд бүх их дээд сургууль бүгдийг авцсан. Төмөр замын темэс байсан. Тэгтээ дотоодын темэс байсан. Та бүгд Орос руу явмаар шүү. Тий. Хэрвээ би багшийн дээд тэнцээгүй бол тэгээд тэр оноогоор 30 хэд ороод би төмөр замын темэс аваад гараад ирэх юм байсан байли. Тий. Яхаа нөгөө анхны бодол дээрээ бас ирэх нь байна. Тэгэл төмөр замын темэс явал төмөр замын тэр ажилчин болох байжээ л гэж. Хувь заяа гэдэг тийм тий. Кино дөр жүжигчний анги тэнцээг бол тийм хуваар байсан. Тий. Тэр бас их сонирхолтой тий. Тэгэхээр таныг яг ингээд мэдгүй та одоо тэгж боддгоо. Хүний одоо хувь тавилан ингээд хүн шийдвэрээс ч юм уу эсвэл нөгөө дотроо тээсэн бодлоос ахуулаад ингээд зурагдаад явдсан болов уу гэж боддгоо та. Ер нь бол тий. Ер нь бол бараг ихэнх л бараг нэг 70% би бол тэгж боддоо шүү дээ. Ер нь явдаг баг. Гэхдээ яг би өөрөө нэг юм бодод тийм зүгээр аливаа хүн бол аливаа нэг юмыг тий яг зорилгоон болгож залуу насндаа сонгож аваад сургууль соёлооч мэрэгжлийг ч юм сонгож аваад тэрэндээ тууштай явах ёстой л гэж. Дунд нь хальтмөлт юусоо болж болохгүй. Ягаад гэвэл одоо ухаандаа миний насны үеийнхэн бидний эцэг их аав ээж биднийг бол маш сайхан хүмүүжүүллээ шүү дээ. Тэр хүмүүжил байна шүү дээ. Тэр хүмүүжил одоо нэг шугамаар бидний тарих зүрхэнд байна л да. Аав ээж маань тэр агуу хүмүүжил, багш нарын маань хүмүүжил. Тийм ээ. Тийм хүмүүжилтэй одоо манай үеийнхэн ялангуяа тийм хүмүүжилтэй учраас нэг одоо ажил мэргэжил сонгож явсан бол тэрэнд үнэнч тууштай, тэрэндээ үнэнч тийм ээ. Тийм байдаг гэж би ойлгодог. Тууштай явдаг л гэж. Юу нэг яг залуучууд хэлгээд бол тийм л байвал зүгээр юм шиг. Одоо ч гэсэн 21-р зуунд те. Яг техник технологи хөгжсөн ч гэсэнтэй те. Хүн бол хэвээрээ л байгаа шүү дээ. Илүү гартаа, илүү ухаантай болоогүй. Яг л хэвээрээ. Яг нийгэм юм бол ингээл аяндаа дэлхий даяарчлагдаад дэлхий хүртэл ингээл өөрчлөгдөж л юм те. Хүн бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Хүний сэтгэл өөрчлөгдөхгүй те. Тэгэл байж шүү дээ. Тэ. Тууштай байдал яг бүх одоо зүйлийн үндэснээ болов гэж бодогдоод байгаа байхгүй юу. Гэхдээ эхлээд би бас тэгж бодсон яах. Би ч бас залуу хөтлөгч шүү дээ. Эхнээсээ л тэгэл чи чадахгүй байх, чи болчих. Тэ? Чи л байхгүй бол болчих гээд юм ч юм уу те. Тэгэхэд би зүгээр тэрэн дээр ингээд шийдвэр гаргасан байхгүй. Би энийг л сурчих юмсан те. Тэгээд сурсаар агаад явцдаа дуртай болчтой юм билээ. Тэгээ би тэрэндээ амар талархаж байгаа. Дуртай зүйлээ олдно гэдэг бол бас амьдралын нэг том аз жаргал байхаа. Магадгүй би одоо өөр зүйлийг энэ зүйл чамд гоё гэж хэлээд тэрнийг би өөртөө гоё гэж итгүүлсэн хэрнээ би тэндээс аз жаргал олж чадахгүй бас хийгээ явсан бол хайрын цаг хугацаа байсан юм болов уу? Эсвэл би аз жаргалаа олсон юм болов уу гэж би зөвөр өөртөө талархсан. Наад чинь зөвлөдөө хайртай дуртай зүйл. Би бол боддоо жишээлх юм бол одоо би бол энэ Монголын радиод нэвтрүүлэгчээр ажиллаж исэн 2008-аас 2010 онд Монголын үндэсний одоо олон нийтийн телевизэд би ажиллаж ялаа. Тийм ээ олон жил. Гэхдээ ингээд одоо ухаандаа радио телевизийн ялангуяа ахмадууд ах эгч нараа харахаар эднэр маань ингээд олон жил ажиллаж байгаа юм. Тэгээд
цалин мөнгө одоо ухаандаа юу гэдгийг яг л үнэн шүү дээ, бага байна шүү дээ. Тэрийг голдгоо. Тэг ажилдаа үнэхээр сая чи тэр ярьдаг шиг хайртай дуртай. Тэндээс тэжигдээд байгаа. Тэгэл байгаад идэг. Тэгэл ажиллаад. Тэгээс миний цалин бага байна. Боли яаж хаялаа ингээ явахгүй. Явдггүй те. Тэгэл тэтгэл гартлаа хүртэл байдаг. Чөлөөнд гартаа хүртэл байдаг. Тэгээ тэр бол энэ бол гайхалтай юм шүү дээ. Гайхалтай жишээ тий байж идэг. Тэр бол ажиглагддаг байхгүй. Одоо ахмад үеэс те ахмад хүмүүсээс харагддаг. Яг нэг юм одоо сүнсээрээ холбогдсон юм шиг те. Тэнтэй ингээд байнгын л хамтдаа байж ивэл тэндээс мөнгнөөс илүү одоо үнцийн наад жаргал мөнгнөөс илүү нэг сэтгэлийн нэг юм байгаад байгаа юм те. Яг би тэгээд одоо 33 34 жил одоо дуу оруулж байна л да. Тий. Тэгэхэд би одоо дээдлийн ах ихч ялангуяа ахмад уран бүтээлчтэй ингээ харахаар тэд нар бол үнэхээр гайхамшигтай. Ер нь амьдрал нь хоёрт яваад байгаа. Ажил нь нэгт байгаа байхгүй. Ажлаа нэгт тавьдаг. Тэр бүгд харагдаж байгаа юм чи. Тэ? Одоо ухаандаа мэрэгжлэр нь ярих юм бол дуу оруулагч, жүжигчин, ах ихч байна. Зурглаач ах ихч нар байж байна те. Тэгэл дууны инженер, найруулагч нар, гэрэл түүлэгч гэдэг юм уу, тайзны засагч гэдэг юм уу. Ингээд телевизээр зугаа ярих юм бол нэвтрүүлэгч нар, найруулагч нар Монголын радиогийн те. Ингээд бүгдийн дууны талын хүмүүс ингээ харахаа. Бүгд ажилдаа тийм хайртай дуртай. Тэгэл амьдрал нь хоёрт байгаад идэг. Ажил нэг. Тэр бол энийг бол одооны чиний үеийн энэ залуучууд ялангуяа сайн ойлгох хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тий. Мэдэх хэрэгтэй. Тэ? Одоо бол радио телевизийн залуучууд одоо ямар ажилтдаг, ямжтай ямар ус би сайн мэдэхгүй л тэ. Чадахгүй тий. Яг хоо. Өө хайртай. Техник технологи хөгжсөн байна. Тэр утгаараа компьютер гар утсыг л холбогдоод ингэ явчихдаг. Тийм ээ. Таны дуу оруулсан одоо таны дуу хоолойгоор одоо бид бүхний одоо оюун санаанд хоногчсон гой гой дөрүүд байна. Гэхдээ би таны нэг дүрийг асуумаар санагдаж байгаа. Дастин Хоффманы тоглосон Түци гэдэг нэг кино тий. Кино байна. Эрэгтэй хүн байж байгаад эмэгтэй хүн болоод явдаг одоо тэр дүр байна. Би таны тэр дүрийг асуумаар байгаа байхгүй. Тэр дүр дээр ажиллахад танд яг ямар мэдрэмж төрж ирсэн бэ? За байж тэр чинь би одоо оны санахгүй хэдэн он блэ. Тэ Түци гэж кино Дастин Хоффман тоглосон. Бүрэн хэмжээний уран сайхны кино л да. Таны дуу хоолой бол яасан ч эрэхтэй үнэл дуу хоолой шүү дээ. Тий. Тэр яг хуу тэр эрэхтэй хүн эмэгтэй бол дуурдаг те. Тэгээд тухайн үед яг манай Монгол телевиз дуу бичлэгийн студ байгуулагдсан одоо олон арван кино үзэгч түмэндээ хөргөдөг болцсон бичлэгээр. Тэгээ алдартай найруулагч, дууны найруулагч Цогтын Гүндэгмаа гэж ах байсан. Тэгээд Гүндэгмаа ах маань л одоо нэг хэсэг одоо намайг дуу оруулж хахад хамт ажилдаг. Дууны найруулагчаар суудаг хүн байлаа л да. Орчуулгын найруулагчаар суудаг хүн. Тэгээд тэр тухайн үед Түци кино ороход Гүндэгмаа ах ажиллаж ирсэн хамт. Тэгээд за нараа одоо яаж хийх вэ гэлдэгсэн. За одоо яг олон янзаар л Гүндэгмаа дуурахуудаа хоолоогоо гэл. За тэгчи. Олон янзаар дуурах шүү. Би чамайг сонсчихъя гэл. Тэгээд л хөөхтөл хоолоогоо шингэлээл, нарийн болгоол ингээл шивэнж дуурайд л янз янз болголоо. Тэгээд дуурсан Гүндэгмаа нэг сонсоод за байс нараа наадахаа нэг бариад ав. Жохон хоолоогоо нэг шингэлээд тэг шингэвтер болгонгуудаа аюугүй тийм зөөлхөн. Тэг зөөлөн тэгээ шингэвтер дуграадахтаа гээд яг наадахаа л бариад ав. Наад хоолгоо. Дахиад би дуурсан ч яг наадах чинь шүү. Тэг Гүндэгмаа хаман тэр хоолойг надад зааж өгч. Тэгээ тооцоод тэр хоолойны өнгөрөө яг дуурсан. Дуу оруулсан байхгүй юу? Тэгээс би эрэгтэй хүн хэзээч би эмэгтэй хүн шиг дуурч чадахгүй шүү дээ. Эмэгтэй хүн болж чадахгүй. Тийм ээ? Кинон дээрээ бас яг тэр нэг юм одоо характер нь байгаад байгаа шүү дээ. Тий. Тэгээ яг кинон дээр тэр чинь кинон дотор баг кино гардаг шүү дээ. Олон ангитай жүжиг. Тий. Тэгээ тэр кинон доторх жүжигийн нэг нөхөр манерд бас дууралчаад идэг шүү дээ. Тий. Дууралчдаг шүү дээ. Нөгөөдгөөс духтаагаад. Тий. Киноны агуулга нь тийм шүү дээ. Тэгээд яг Дастин Хоффман тоглож байхдаа
мундаг тултлан тоглолцсон юм штэ. Ер нь Холливуудын кинонуудыг би боддог байхгүй. Одоо дуу оруулахдаа тултлан тоглолцсон юмыг одоо доошо унгаж болохгүй. Тийм ээ. Яг л барьж нэг дуу оруулахгүй л тэгэл өнгөрөө штэ. Тэр дүр дуусна штэ. Тийм ээ. Тэгээд тултлан тоглоод ингээ хийчихсэн. Тэгээд хопонд ч өөрөө ингээд эмэгтэй болж ярьж байсан. Гинтхэн эрэгтэй өөрөө өнгөөр яриа л. Тэ нөгөө алдаад идэв штэ. Тэгээ алдаад эрэгтэй болж яриа. Буцааж эмэгтэй болоод идэв. Тэр юуг бол аюу хэцүү байсан. Тэгэл зүйлд нь яг битэр гүндгэх битэр барьж авсан л та зогсоод тэр бичлэг чинь зогсож байгаа. Одоо энэ дэр ингийн энэ гэдэг. Тэгээ гол нь яг чи энэ олон киноноос энэ түүзийг бас сонгосон их зүг болж. Яг гэвэл түүзий бол дуу оруулж байгаа жүжигчнээс гүйцэтгэлийн уран чадвар, өндөр уран чадвар шаарддаг. Гүйцэтгэлийн тим маш өндөр мэрэгжлийн уран чадвар шаардсан тим дүр байхгүй юу. Тэгээд өөрийнхөө хэмжээнд яг одоо шатаа хийсэлтэй би. Тэгээд үндэсний телевизэн одоо кино архивт байдаг баг. Би тэрнийг үзчихсэн юм. 1900 хэдэн он ба 94 онд хэдэн онд хийсэн байна тий. Зутантай баншиг бас үзээд. Зутантай баншиг Германы зутантай баншиг юу юм болоо олоод идчих юмсан гэж. Германы телевизийн одоо ингээ хүүхд анги болгон дээр идэн тий. Аав ээжээр нь яваад өгдөг хүүхдүүд нь гэртээ үлдээд божигнуулдаг. Тийм гэнэ шүү дээ. Ер нь бол телевиз бол анх яг гоо намайг дадлага хийгээд 92 онд ирэхэд бол тэгэл нэвтрүүлэгч нар кинонд оруулдаг л байсан шүү дээ. Мэргэжлийн жүжигчин байгаагүй шүү. Тийм байсан. Тэгэл одоо манай тухайн үеийн одоо удирдлагууд гэх юм уу тэгэл юу кино редакц гэж одоо том байгууллага байлаа ш. Манай телевизийн кино редакц одоо манай Золаах тэгэл Наран гэрлэгч Наран Туяагч те тэгэл орчуулагч Бямбин Пүрв ах Мэргэн ах орчуулагч тэгэл дууны найруулагч Гүндэг маах энэ тэгэл тэгэл олон сайхан хүмүүс манай кино редакцт ажилладаг ш. Намайг ирэхэд чинь тэгэл голцоо залуучууд их байна орчуулагч нар чинь. Тэгэл тэд нар маань хоорондоо ярьж байгаа л ер нь тэгэл телевизэд олон кино авъя, дуу бичлэгийн студ байгуулъя те. Тэгээ мэрэгжлийн жүжигчнэр телевизийн кинонд дуу оруулдаг болгоё энэ гэж. Тэд нар л одоо тухайн үедээ шийдсэн л асуудал واخгүй юу. Одоо тэгэхээр энэ чам одоо орчуулгын кино нэвтрүүлэг одоо энэ дуу оруулгыг илүү мэрэгжлийн төвшөнд яг авчижсэн одоо тэр эволюцийн үед нь та байсан байх шүү дээ. Хазста таарахгүй юу? Тийм. Таныг та оюутан байхаас дуу оруулаад эхэлсэн байлаа шүү дээ. Тий. Тэгэхээр намайг оюутан байгаас тэр одоо чиний яриалагын Зутантай баншиг чинь эфирт шууд л уншдаг. Бичихгүй. Тийм л байсан үе. Бид нар кино үзэж явах та тэнд студид сууж байгаа юм аа. Тий, шууд уншиж явахгүй юу? Тийм байсан шүү дээ. Алдаж болохгүй нэ? Алдахгүй болохгүй ирэх байхгүй. Их хорон даяар шууд уншиж байгаа. Тий? Тийм л байсан. Тэгээд тэр чинь орчуулганд дуусаад шууд ирээл шууд орчуулгын дуусаад тэгээд тэр чинь телевизийн хөтөлбөрт зарлагдсан кино бол орчуулагч нар орчуулчихна. Орчуулгын дууссан байна гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд одоогийн шиг компьютер энэ байгаагүй шүү дээ. Тог гэдэг бичгийн машинаар зогтдог. Гэх гэл тог гэж зогт. Тэрнгүүр чинь А4-ын цаас дээр текст ирж байгаа юм чинь. Тэгэл тэр бичгийг ингээд хараад уншин шууд эпирт. Тэгэл алдарт нэвтрүүлэх Цэ хаанд гихч маань анх намайг одоо кинонд үлгэдэж авч илээ. Би их баярлдээ шүү дээ. Цэ хаанд дотроо бол багшаа гэж боддог. Тэгээ намайг дадлага хийхэд манай ангийнхан дадлага Цэ хаанд багш маань одоо тосч авч та нар жүжигчний ангийн хүүхдүүд бас нэг багцаатай байхаа. Гэхдээ кино бол орчуулгын кино унших дуу оруулахад ийм байдаг энэ төр бид зааж өгч байгаа байхгүй. Тэгэл алдарт мэдээж Наран Туяагч маань нэвтрүүлэгч Бямбагч Батбаяр ах Чулуунбат ах гэл аврагууд бүгд байж байгаа юм чи. Тэгэл тэд нартайгаа оройн ээлжийн нэвтрүүлэгчтэй. Тэгээ би дадлага хийчихэд тэгээ танаагаас Наранбаатар гэж хүүхдээ авъя гэд. Цэ хаанд гэх шин тэр багш нарт хэлсэн юм байна л. Тэгээ яг хуу намайг чинь дадлага дуусаал дадлага бол нэг 2 сар л гарч байгаа юм чи те. Нэг 45 хоног моног л гардаг гэсэн шүү дээ. Тэгэл буцаа сургууль дээр очиод сурж явахдаа ерөнхий эрдмийн хичээл, мэрэгжлийн хичээлдээ суучаал ерөнхий эрдмийн хичээл дээр баг суухгүй. Телевизэр гүйчин. Тэгээ кинонд дуу оруулах гээд. Тэгэл ирээл яг чинь оройны нөгөө ээлжийн нэвтрүүлэгчтэй би оройны кинонд шууд уншиж байгаа юм чинь. Эпирт шууд уншдаг. Тэр дахиад соёл урлагийн сургуулийн байр одоогийн байран дээр байсан уу? Үгүй юу? Соёл урлагийн сургуулийн байр нь хаана байсан бэ? Соёл урлагийн сургуулийн байр уу? Одооний байранд л. Бид нар чинь анхны хэлсэгч нар нь шүү дээ баг. Багшийн дэдээс нүүлгэж ирж ийсэн. Урлагийн факультет нь 90 онд шууд нүүж ирээ. 1990 онд соёл урлагийн дээд сургууль гэж байгуулагдсан байхгүй. Яг тэр байран дээр. Тэгээд
3 яам гэж хуучин байсан. Барилгачдын соёлын ордон нэртэй байсан. Тэр Уусаа ингээд харах юм бол барилга нь их гоё барилга шүү дээ. тий хуучны Одоо оюутан театр бол бас их гоё театр тий шүү дээ. шүү дээ. Тэр хуучны барилга. Одоо манай сургууль тэгээ 35 жил болчихоо байгуулагдаа тийм ээ. 35 жил болсон. Тэг хуучны барилгад л байгаа. Та хүүхэлдэйн театрт бас ажиллаж байсан юм биш үү? Тий. Тэгэд би танаас асуумаар байгаа байхгүй. Та одоо ингээд дуу оруулга хийж хөтлөгч хийдэг. Радиод бас нэвтрүүлэгч. Хүүхэлдэйн театрч жүжигч. Энэ олон ийм одоо эн чин ажиллаж байгаа арга хэлбэрийн хувьд бол яг хоо ерөнхийд нэг юм шиг гэж хар бараанаар харуул тэгж харж болох байх. Гэхдээ энийг яг салгаад ажиллахад бол эн чин бүгд өөр өөр арга хэлбэртэй, өөр өөр мэдрэмжтэй. Одоо жишээ нь та тайзан дээр дуурал зэж ингэж дуурахгүй байх. Энэний ялгааг яаж одоо юм одоо шийдэд яваад байна? Би энийг танаас асуумаар байна л. Гэхдээ яг энэ ийм учиртай. Яг энэ миний кино драмын анги төгссөнтэй л холбоотой. Одоо ухаандаа манай жүжигчний анги ч одоо мэрэгжлийн одоо яг жүжигчний хичээл гэж орно тийм үү? Тайзны яриа. Тайзны ярианы хичээл гэж орж байгаа юм. Тайзны хөдөлгөөн гэж. Бидний хувьд ийм 3 хичээл мэрэгжлийн. Тэгээ дуулаачийн дууны хичээл орно. Ингээ 4 хичээл мэрэгжлийн талдаа. Жүжигчний ангид ордог гэсэн байхгүй. Бусд нь бол яг дандаа ерөнхий эрдмийн хичээл тэр дэлхийн түүх, уран зохиол энэ төргээл те тэр нь тустай. Тэгээд энэ 4 мэрэгжлийн хичээл дотор тайзны хэл яриа гэдэг хичээл бол одоо надад бол маш их юм өгсөн. 4 жил сурах хугацаанд. Жүжигчний ангид шүү дээ. Тайзны хэл яриа гэдэг хичээл бол яадаг юм гэхээр сурж байгаа жүжигчний ангийн оюутан хүүхэд тийм ээ хүүхдэд хэл яриа одоо хөгжих өгүүлэх эрхтнийх нь тэр аппаратууд гэж ярьдаг хэл ам бүгд хөгжих ёс 4 жилд одоо зааж байгаа юм л хөгжинэ тийм ээ дээр нь дуу хоолой заана орно хөгжинэ үгийг хүнд яаж хүргэх вэ тийм ээ өөрийгөө яаж илэрхийлэх вэ энэ төргээд хөтлөгчийн тухай энэ бүгд орж байгаа байхгүй бүгд ордог. Хүүхэлдэйн жүжигчний анги гэж бол байхгүй манай сургууль байгаагүй. Тэр бол яг тэр тайзны хэлээр агаар би сурсан. Тийм ээ. Одоо ухаандаа хүүхэлдээд очиод хүүхэлдэйн театрт одоо модгүй хүүхэлдэйг амиа оруулахтаа яах юм. Тэгээд тэр чи яг гадаад дотоодын зохиол байгаа. Тийм учраас миний тайзны ярианы хичээл хэрэг болж байгаа юм. Ухаандаа жүжиглэхэд те дуу хоолойны өнгө ялангуяа хүүхэлдэйн театрт дуу хоолойны өнгө маш хэрэгтэй. Хүүхдүүдэд одоо үзүүлэхийн тулд тэр амьтныг дуу хоолойгоор яаж илэрхийлж гаргах юм. Тэ? Хахир дуурах юм уу зөөлөн. Тэр дуу хоолойгоор л хүүхэлдэйн театрт бол ажил юм уу? Ухаандаа баавга чонд яаж дуурах юм гээд. Дуу хоолойны өнгөөр л хийнэ. Тэрийг бол би заалгасан тайзны хэлээр нэг жилээр. Радиог нэвтрүүлэг ухаандаа хийхэд тайзны хэлээр нь хичээл бас гарч ирнэ хэрэгтэй болно. Үгийг яаж хэлэх юм бэ? Арга барил те. Нэвтрүүлэгч хүн үгийг уншихтаа одоо редакторын өгсөн текстийг хүнд сонсож байгаа хүнд яаж хүргэх. Тэр миний оюутан байсан хичээл тайзны хэлээр нь хичээл. Тэ. Тэгээд дуу оруулалт бол мэдээж бас тайзны хэлээр нь хичээл болж байгаа юм. Ингээд нэг нь үглээ чи хөтлөгч гэлөө. Тий, хөтлөгч. Би жишээлх юм бол би 1999 онд одоо үндэсний телевизэд дуу оруулж байхдаа Титэм Мэтэм гэж студи байсан шүү дээ. Байсан. Тэр үед чинь Титэм студи чинь акшн нэвтрүүлэг явуулдаг. Саятан болгохын хүсэл нэвтрүүлэг явуулдаг. Би Саятан болгохын хүсэл нэвтрүүлэг нь 2 жил хөтлсөн. Тэн дээр бол миний багш нарын одоо урлагийн сургуульд зааж исэн багш нарын минь бүхэл юм хэрэг болж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бүхэн одоо театрт ажиллах тийм үү. Кинон дуу оруулах, нэвтрүүлэг хөтлөх Монголын радиод нэвтрүүлэгчээр ажиллах ч гэдэг юм одоо энэ бүх ажиллах бүх тэр арга барил техник мэрэгжлийн одоо ажиллагааг надад заасан хүн бол миний соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор доктор багш Монгол улсын гавьяат багш Эрен доогийн урт насан гэж багш маань одоо амьд сүрэн бие 80 гарч байгаа нас нь энэ хүн л одоо надад зааж өгсөн байхгүй урт насан багш минь гавьяа надад зааж өгсөн багш минь тэр бүх юмыг надад зааж өгсөн. Тэр багшийн одоо зааж өгсөн гавьяаг л би одоо өдөө зэрэгтэл явж байгаа гэж боддог.
Дээр нь мэдээж миний жүжигчний ур чадварыг заасан Монгол улсын ардын жүжигчин төрийн сойрхолт хөдөлмөрийн баатар Цэрэн Диждийн Гандамар гэж. Агуу сайхан хүн байлаа. Тэгээ дээр нь миний Сүхэ гэж нэг багш байсан. Соёлын урлагийн сургуулийн Сүхэ багш маань байна. Энэ хэдэн багшийн маань одоо ачгаа би урлагт одоо ажиллах тийм ээ. Цаашдаа яг энэ багш нарын маань заасан бүх юм гайхалтай ингэж хэрэг болж багш нараа би одоо үргэлж хүндэтгэж багш нараа бахархаж багш нараа одоо хайрлаж дотроо ингэж явдаг юм аа. Тэгээ дээр нь бол мэдээж одоо 10 жил 8 жилийн сайхан багш нар маань байна шүү дээ. Тийм ээ. Тэр багш нараа бас үргэлж бодож явдаг да. Сайхан тий. Одоо телевиз радиогийн одоо орчуулгын киноны жүжигчид дуу хоолойны борхтууд гэж ярьж хүндэлдэг шүү дээ. Болчод байдаг. Тий. Энэ цаг үед одоо тэр ойлголт байна уу? Миний бодлоор бол янз янз л байх. Одоо ухаантан одооны залуучууд бол зарим нь үнэндээсээ мэдэхгүй л тээ. Тийм үү? Жишээлбэл Халдар царайд киног одоо ингээл ярихад чинь манай би 3 хүүхэдтэй. Манай том охин тэгж байгаа юм. Халдар царайд киног харчаад аава ийм кинонд Монголын ард түмэн шуурч хийсэн гэж юу? Ямар юу нэг гоё кино байгаа юм гэж. Сүүл Залуу хүн. Тий одоо 27 8 настай хүн тэгж хүүхэд тэгж байгаа байхгүй юу? Тийм ээ. Зүгээр мэдээж одоо бидний үеийнхэн ч гэх юм уу одоо үеийн зарим залуучууд ч гэсэн ер нь Монголын орчуулгын киноны одоо алдартай бүр тэр 1963 онд Монгол кино үйлдвэрт орчуулган гэж байгуулагдаад тийм ээ. Тэр үеэс л одоо дуу оруулж ирсэн Ахмад үеийн ахмадуудыг бол мэдээж хүндлэлгүй явах тий. Хайрлалгүй явах тий, тийм ээ. Тэдрээр бахархалгүй яадаг юм бэ чинь. Тийм юм байгаа шүү дээ. Одоо хүртэл байлгүй яах. Зүгээр бидний хувьд одоо ийм мэрэгжлэр ажилдаг улсуудын залуучууд энэ төр зөндөө байгаа шүү дээ. Бидний хувьд бол мэдээж тэднийтэй бол үнэхээр одоо бахархаж тий. Одоо хүртэл тэднийгээ дурсан санаж ярина шүү дээ. Тэгээ дээр нь тэдний маань энэ улаан шугам тасрах ёсгүй маа гэж. Ингэж авч ажиллаж шүү дээ. Би бол одоо миний хувьд бол би одоо үнэхээр одоо тэр ахмадуудаараа үнэхээр бахархдаг хайртай. Би анх одоо телевизэд би дуу оруулах гал кинонд ирэхдээ тэгэл дадлагаар тэгэл түрүү ярьсан тэр мэрэгжлийн дуу бичлэгийн студ телевиз дээр би болоод мэрэгжлийн жүжигчтэйг авчираад дуу оруулахад хүүхэд байхтаа сонсч байсан дуу хоолойнуудтай би цугтаан мөр зэрэгцсэн тохооны илэн дуу оруулна гэдэг бол азтай байхгүй. Үнэхээр аз. Тэгэл алдарт Элбэг сайхан ах, Цэмбэлмаа агч, Аравдан ах, Нэргүү Баатар ах, Каармаа агч те. Тэгэл жичгийн агч хүртэл телевиз дээр дуу оруулж ирсэн шүү дээ. Кино үйлдвэрийн том ахмадууд маань. Гэхдээ тэдний чинь би хажууд нь. Үгүй юу. Тэгэл бишрэн шүтж байгаа юм чинь. Хүүхд тахт сонсчихсаал. Үгүй нэрээ өөртөө идэхгүй өөрийгөө чимгэх шахаа болоод би одоо ийм азтай гэж энэ хүмүүстэй ингэ дуу оруулал амьдралдаа дуу оруулна гэж юм тэрэл. Бараг өөртөө тэгж боддог залуу байх та. Тэгэл өөр би намайг чинь тэгэл тэд нар чи ирээл телевиз дээр анх алдартай агч нар маань дуу оруулахад намайг бол гүндэгмэн ах бол нэг кинонд оруулдаг байсан шүү дээ. Байж зогсож байгаал. Тэгэл би бараг хэдэн сар тэр хэдийнхэн цай хоолнд нүгүүгээд л осмосын төхөөлж хараад л яаж хийж вэ гэдэг байдлыг хараад л тэгдэг байсан. Тэгж байгаа л сүлд гүндэгмэн ах нэг ороо гэж чи дуу оруулаа гээл. Тэгэл ганцны юм бол орж байгаа. Тэгэл орсон шүү дээ ангаж би чинь тий. Яг дадлаг хийж исэн үе бол байсан. Тэгээд дадлаг матлагыг бол том найруулагч бол тоохгүй шүү гүндгэн ах намайг тэгэл яг чи сайн хар гэж байгаа маягтай хэлээл. Болоогүй. Орчинд нь байгаад ахаар тэндээ ингээд бас их сайн суралцах. Тий, яг үнэ. Хажууд нь ингээд. Яг хажууд нь тэгээд тэр дуу хоолойг нь сонсоо тий. Үгэн дээр яг яаж ажиллаж байна уу гэдгийг хараад тий. Ажиллах тэр арга барил гэж юм байна шүү дээ. Дуу оруулагч хүний тий. Яаж ажилдгийг ухаантай Элбэг сайхан ах яаж ажиллаж байна. Цэмбэлмаагч яаж ажиллаж байна тий. Аравдан ах маань яадаг, Кармаагч маань яаж ажиллана энэ төргээд тэр бүгдийг өөрөө харж байгаа тэр арга барилаас нь тий сурж. Тэгээ явандаа эн чинь өөрийнхөө Наранбаатар гэдэг дуу оруулагчийн өөрийн арга барилыг олж авч байгаа. Авдаг байхгүй та. Тийм л юм болж байгаа тий. Та тэр хүмүүсийн одоо тэр хүмүүстэй одоо нэг студид орж тий. Тэр хүмүүсийн хажууд байж суралцаж тэр хүмүүсийн одоо ёс зүй ажлын арга барил бүх зүйлээс ингээд та суралцсан юм байна шүү дээ. Та одоо шавтай юу?
Би одоо нэг байгаа. Нэг 5 6 хүн байдаг. 10 хүрэн дотор л юм да. Тэгээд одоо яах вэ? Одоо тэр залуучууд яг ихэнх нь дуу оруулж байна л да. Кинонд дуу оруулж. Салбартаа ажиллаж байна. Гайгүй дажгүй залуучуудыг ер нь доод л нэг 10-15 10-аас тийм дээш жил ажиллаж байна уу та тий. Тийм бах. Тийм байна. Тэгээ яг би өөрөө нэг одоо яг манай хүн чинь бас телевизийн урлагийн хүн. Манай гэр бүлийн хүн. Найруулагч хүн тий. Телевизэд бас олон жил ажилласан найруулагчаар. Тэгээ би тэр нэг нийлээд сургалт хичээл явуулж байгаа. Сургалт явуулж байгаа. Дуу хоолойны гайхамшиг. Дуу хоолойны гайхамшиг сургалт. Яг тэрүүгээр хэл ирээ хөгжүүлэх хүүхдийн тий. Тэгээ хүүхдийн анги гэж байгаа юм л да. Тэгээ яг насан туршидын бас анги байна. Тэгээд одоо юу гэдгийг үгэн дээрээ яаж ажиллах уу? Жишээлх юм бол өөрийгөө яаж илэрхийлэх юм, тийм ээ гэдэг ч юм уу. Яг нэг өөрөө сайхан алдартай сайхан ах эгч нар багш нарын минь заасан нэг юм над миний одоо тарих зүрхэнд байдаг бол тэрийг бас нэг хүнд хэлий ойлгуулъя гэж бодож байгаа юм л да би. Тэгээд тэр утгаараа нэг сургалт зохиож юу явуулж байгаа хичээл. Тэгээд тэндээс бол би яг дуу уруулагч жүжигчин бол нэг гаргана гэж бодохгүй байх зүгээр. Нэг сарын анган шатны сургалт маягаар явуулж байгаад нэг зуны сургалт яваад дууслаа, намрын сургалт одоо яваад дуусна. Тэгээд одоо юу гэдгийг өвлийн сургалт явуулаад хавар ахисын сургалт явуулаад тэндээсээ дээд шатны гэдэг юм уу шалгаруулж аваад тэгээд дээд шатны сургалт явуулж байгаад гайгүй хүүхдвэл нэг ганц хоёрхныг л нэг ажилтаа болгох юм болов уу гэж ингэж. Гол нь ажлаас гадна гол нь өөрийгөө одоо хүн эвдэх гэдгийг. Өөрөө амжилтанд хүрэх. Одоо өөрийгөө эвдэнэ гэж яриад байгаа юм л да манай мэрэгжлийн хэлээр, урлагийн хэлээр бол өөрийг нь л одоо эвдэж чадах л одоо эвдэж л тийм болгож л гаргана л гэж. Өөрөөр хэлэх юм бол ухаандаа одоо эр үсэг хэлж чаддгүй хүүхдийг нэг сар дотор бол бас хэцүү л дээ. Эр үсэг хэлүүлж сургана гэдэг бол тэгтээ нэг дөртөө болгоод гаргаж байгаа. Тий. Эр үсэг хэлж чаддгүй хүүхд бол нэг эр үсэг хэлээд гардаг. Нэг сард тийм л болгож гаргаж байгаа. Тэр амжилтаар л ингэж хийж яана л да сургалтыг бол тий. Одоо энэ та тэгж штэ. Одоо энэ амны хайрцаг энэ өгүүлэх үү. Байглаасаа төрмөл хүн гэж яг ямар үнийг хэлж байна. Тэгэхээр одоо ингээд та бол одоо энэ салбарын хүн байгаа штэ. Мэдээж одоо энэ салбарт ажилддаг ч гэсэн одоо төрмөл юм гоё аялуутай дуу хоолойтой одоо тийм хүнтэй бас таарна штэ. Байлгүй яг одоо тий ямар хүмүүс байгаад байна. Гэхдээ одоо яг уу Монголын ард түмэнч мэдэн дээ. Ер нь л ярьдаг шүү дээ. Манай урлагийн ах эгч нар ч хүртэл ярьдаг. Ахмадууд маань. Одоо театрт байсан миний алдарт багш түрүү хэлсэн ган төмөр багш бол дуу хоолой сайхантай. Ган төмөр багшийн маань багш гомбос сүрэнгуй отелөө тоглодог. Отелөө тоглодог гомбос сүрэнгуйн дуу хоолой бол гайхамшиг. Монгол одоо өвлөө жинхэнэ одоо байгалийн дуу хоолой гэх юм уу те. Төрөлхийн дуу хоолой гэж. Манай ахмадууд л хэлнэ шүү дээ. Хэлдэж шүү дээ. Тэгэл үнэхээр л нэр гомсронгой багш ган төмөр багш нарыг сонсгоор чинь үнэхээр л тэр төрөлхийн дуу хоолой. Тэгсэн мөртлөн өөрснөө урлагийн том сургууль төгсөөгүй. Тийм ээ. Тэгэл дуу хоолой нь ер нь тэгэл байглаасаа тэгэл тайзан дээр гараад ярихаар чинь ярзанаатар гэж одоо мэрэгчлэр ярьдаг шүү дээ. Ингээд ярьдгийн хөнгөнээд л. Амьдрал хүртэл ярихаар дуу хоолой нь хөнгөнээл гэдэг те. Үгүй тэгэл олон байж шүү дээ. Одоо жишээ нь манай Дагиран зах байн дуу оруулагч. Тийм ээ. Дагиран зах бол одоо ер нь тэгэл төрөлхийн л дуу хоолой. Бас те манай Элбэг сайхан ах байна. Цэн даюу шигч байна. Яган гаж тэгэл ярьдаг те дуу хоолой мундаг шүү дээ. Тэгэл манай бүгдөө 10 даах маань Цэмбэл Макс, Кармакс гэл бүгд. Тэгээ ер нь ахмадууд ярьдгийн. Манай дуу оруулагч Дарамцруу ахын тэр ярьж л байсан. Голцоо хуучин одоо театрт ажилладаг ах эгч нар маань нэг кинон тоглолцдог. Тэгээ кинон тоглонгуудаа дүрээ сайхан бүтээчээд миний дууг Элбэг сайхан хийн шүү. Миний дууг Цэнд аюу ший шүү гэж яваад өгдөгс. Дуугаа өөрөө хийхгүй. Тий. Гоё хийлгэмээр байна гэж юу? Тий. Одоо ухаандаа театрт кинонд гоё тоглолцоход тийм үү? Дуугаан өөрийнхөө дууг одоо оруулж чаддгүй жүжигчин бас байна л да. Тий байна. Тэр утгаараа гэх юм уу те? Миний дууг тэр хийн шүү гэж явчихдаг, хэлээ явчихдаг. Найруулагчд. Тэгээ ахмадууд тэгж ярьж ийсэн. Тийм байдаг гэж. Өөрөөр хэлэх юм бол
одоо дуу хоолойны өнгө их муутай жүжигчин ах ихч биш үү ахмадууд. Тэд нар маань өөрснөө кинонд гоё тоглолцдог. Тэгээд ам барилт гэж ярьдаг. Тий. Одоо бүх хүний жүжигчний бүх амьсгааг хийдэг те. Уйлвал дагаал уйлдаг, инээвэл инээдэг. Тэрийг бол одоо ам барилт гэж юм л да. Тэгээд тэр өөрийнхөө тэр тоглолтын ам барилт тэр юуган одоо хийж чаддгүй тийм жүжигчд их байжээ. Хөөчин. Одоо ч юу байдаг баг. Тэгээд тэрийг одоо юу яхын тулд шууд өөрөө одоо хүлээн зөвшөөрч шít. Тэ би бол чадахгүй гэдэг. Миний дууг элбэг сайхан хийн шүү, дагеранц хийн шүү, дамдан базар хийн шүү, аравдан хийн шүү, симплма хийн шүү гэл яваад өгдөг. Карма хийн шүү гэл хэлээ явчихдаг. Тэгтийн зэрэг манай дуу оруулагч ахмад жүжигчд маань яадаг вэхээр одоо ухаандаа кинонд муу тоглосон жүжигчнийг дуу хоолоогоор нь өргөдөг байна. Ам барилт хийгээд. Тэгжээж бүтээл болгоод байна шүү. Тэгжээж дүр гараад ирнэ. Тэр дүр амилах нэ тэ. Тим юм яригдах байхгүй та. Тэ. Одоо за магадгүй би ингээд өөрийнхөө дуу хоолойнд ингээд тааламжгүй одоо өөртөө таалагдахгүй байж болно шүү дээ. Тэ. Тийм байвал би юунаас эхлүүл арайд ирдэх бол хаа. Дасгалаас л эхэлнэ. Тий. Дасгал хийх хэрэгтэй. Тэгэл одоо түрүүн миний ярьсан дээр урлагийн сургуульд байхад тайзны хэлээрээ хичээл дээр хийдэг байсан дасгалууд. Өгүүлэх хэрэгтний багш маань заадаг байсан дасгалууд. Дуу хоолойны дасгалууд. Одоо тэрийг л одоо хийх юм бол тэгэл би ч ер нь дасгал хийдэг байсан. Телевизэд дуу кинонд оруулдаг байхдаа. Ямар сайндаа хүнтэй ярьж байхдаа ам ангалзаад ингээ ангаагаад чи одоо ам амаа яагаад байгаа юм бэ гэх хүмүүс тэгдэг байсан. Тэгээд дасгал хийгээл байдаг байсан. Аман дотор шагаа магаа ингээд хүлгэж яваа хүн дасгал хийж байна л гэсэн үг. Хэлээрээний дасгал. Тэгээ хийх хэрэгтэй байхгүй. Тэгэл дуу хоолойны резонатор гэж уншдаг тийм дасгалууд байдаг. Дуу хоолой өөр болгодог тийм. Гэх мэтлэн. Тийм дасгал хийж ижил. Тэгээд дасгалаа үр дүнтэй явуулж ижил дээр нь одоо нэг өгүүлэгч юм уу, шүлэгч юм уу дээр ажиллана да. Шүлгэн дээр. Үгийг яаж хөрөх вэ? Энтергээ те. Тэгж л одоо дуу хоолойгоо сайжруулж. Тэгж л эхлэх бах та. Тэгэхгүй шууд нэг үг барьж аваад шүлэгч юм уу өгүүлэг барьж аваад өөрийн болгоод хүнд хүргэнэ гэдэг үлээ дэ хэцүү дээ. Дасгал байхгүй л хэцүү. Тэр ч бүр амьсгалын дасгал хүртэл нарийн орно шүү. Тэ? Шууд би бол бас шууд нэг шүлэг ч юм уу ингээд үүлэг нариллуудыг уншсаар хагаад бас сайжрах юм болоо гэж бодсон чи. Үгүй ээ. Дасгалаар. Хөтлөгч хүн ер нь их өөр штэ. Нэвтрүүлэгч хүн Монголын радиогийн нэвтрүүлэгч хүн хөтлөгч хүн хоёр шаал өөр байх штэ. Өөр штэ. Тэ чи мэднэ штэ. Жишээлбэл хөтлөгч хүн бол ямар ч мэрэгжилтэй байж болно. Яг голцоо сэтгүүлч байдаг те. Сэтгүүлч байдаг. Урлагийн сургуульд бол хөтлөгчийн анги гэж байхгүй шүү дээ. Байхгүй. Жүжигчин хүн хөтлөгч байж болно. Тийм үү? Жүжигчин хүн радиогийн нэвтрүүлэгч байж болно. Тэгэхдээ хуучин бол ярьдаг байсан шүү дээ. Хөтлөгч нэвтрүүлэгч хоёрын ялгаа юу юм? Хөтлөгч бол би сая хэллээ шүү дээ. Тэр ийм мэрэгжлийн те тал талын мэрэгжлийн хүн байж болно. Багш хүн хүртэл хөтлөгч хийж болно. Зүгээр радиогийн нэвтрүүлэгч бол багш хүн хийж чадахгүй. Сэтгүүлчин радиогийн нэвтрүүлэгч хийж чадахгүй. Жүжигчин хүн радиогийн нэвтрүүлэгч хийж болно. Дээр нь хуучин ахмадууд маань ярьдаг байсан. Монголын радиогийн нэвтрүүлэгч хүн дуу хоолой сайхан тавих хэрэгтэй. Дээр нь 32 шүд нь бүрэн байх хэрэгтэй гэж. Шүднүүд нь унааг байх хэрэгтэй гэж байна. Гэхдээ тийм одоо хүнийг нэвтрүүлэгчээр шалгаж авдаг байж Монголын радиод хуучин бол өндөр босго үз. Тэ. Манай багш тий. Чи бол би хөтлөгч болно л гэд багштай тэгдэг байсан. Багшаа би ингээд гоё л хөтлөгч болчмоор байна. Хөтлөгч л болмоор байна гэд. Манай багш л тэгдэг байсан. За 1000 хөтлөгч донд нэг л нэвтрүүлэгч байгаа шүү. Чи яагаад нэвтрүүлэгч болъё гэж бодож болохгүй. Тэгэх юм бол нөгөө нэг босго ингээд холдох гээд шүү дээ. Том босготой. Тэгэл бадаадсан чи нэрэж бас тийм юм байна тий хаа. Тий. Ер нь бол яг одоо бол яг одоо үед бол би зүгээр сонссон л да. Миний үед одоо Монголын радиод нэвтрүүлэгчээр одоо ажиллаж явах үед энэ төр бол өөр л байсан. Яг л тийм л байсан. Ер нь өндөр босготой л. Одоо бол хөтлөгч нэвтрүүлэгч хөтлөгч тал руугаа болцсон байна уу? Үгүй.
Нэвтрүүлэгч бол яг л нөгөө мэдээг уншин стандарт цаг аавн тийм ээ. Тэр нь бол яваад байна шүү дээ. Тэр бодлого нь байгаад байгаа тийм. Маш сайн байна шүү дээ. Тэгэл яг тэрийг л барьж ивэл тийм. Залуучуудад. Миний одоо Монголын радиод анх намайг одоо нэвтрүүлэгчээр ажилд ороход миний багш юм да. Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн Гаваагийн Отхон гэж. Отхон багш маань. Намайг одоо радиогийн нэвтрүүлэгч хүн ямар байх хэвээр юм. Ямар арга барилаар ажиллах хэвээр. Ямар ур чадвар шаардах хэвээр. Үгийг яаж хэлэх хэвээр. Отхон багш маань хэлж ирсэн. Би Отхон багшаас радиогийн нэвтрүүлэгчийн тэр арга барилыг сурж ирсэн шүү. Хэлж ирсэн. Тэгээд Отхон багш маань дээр нь юу яадаг? Би асуудаг л байсан. Монголын радио социализм одоо нийгэм социализм гэж бид ярьдаг шүү дээ. Тэр үед Монголын радиогийн нэвтрүүлэгч бол төрийн диктор гэж хэмжээнд үнэлэгддэг. Хэлэгддэг те. Төрийн дуу хоолой гэж явдаг. Маш их өндөр одоо нэр хүндтэй хүн байжээ. Ер нь бол тэгэл ер нь Монгол улсад хаанч явсан нэг байгууллагаар ороход Монголын радиогийн нэвтрүүлэгч гэсэн үнэмлэх үзүүлэхэд л ер нь нам. Тийм л байсан гэж. Улаан өмнөх. Тийм нэр хүндтэй байсан л гэж Отхон багш ярьдэн ш. Тэгээд тийм л байсан л да. Ахмадууд мань яриад идэх те. Тэгэхээр Монголын радиогийн нэвтрүүлэгч бол тийм гоё нэр хүндтэй мэрэгжил байжээ гэж. Тий. Таны хувьд мэдээж одоо кинод оруулах бол таны одоо хамгийн хайртай ажил мэрэгжил байх. Тэгэхдээ эдгээр одоо энэ олон ажил таны одоо энэ олон жилийн карьер дотроос хамгийн өндөр босготой ажил нь ямар ажил байсан бэ? Магадгүй энэ үнэхээр юм бэ шүү. Энд би зориулж өөрийгөө ингэж өөрчлөгдөх юм байна. Энд би энийгээ бэлтгэх юм байна ч юм уу. Танаас хамгийн их зүтгэл. За яг хуу би бол түрүүн дадлага хийгээд дуу оруулагчийн амт чимтэнд орсон гэж ярьсан те. Яг хуу нэгдүгээр тэгвэл энэ дуу оруулагчийн мэрэгжил ажил бол байсан л та. Яг хоо энийг бол яг хоо надад бол амархан орж ирсэн гэж би хэлэхгүй. Тий. Би бол энэ мэрэгжлэр яаж ажиллах арга барилаа болвол энэ ахмадуудаас харцсан гэдэг хэллээ шүү дээ. Авсан гэд. Зүгээр нэвтрүүлэгчийн бишээ юуны телевизийн альва нэг нэвтрүүлэг хөтлөх тэр ажил жоохон чанга шүү. Чанга. Тэрэн дээр л ер нь нарийн юм байна л гэж. Тэ? Одоо ухаанда таны мэдхүү нэвтрүүлэг яаж хөтлөх юм бэ? Тийм үү? Шоу нэвтрүүлгийг яаж хөтлөх юм бэ? Ялгаа байгаад байгаа байхгүй. Тийм байгаа үст. Шашны нэвтрүүлгийг яаж хөтлөх юм? Хүүхдийн нэвтрүүлгийг яаж хөтлөх юм? Хоорондоо бүрэн ялгаатай. Тийм учраас би телевизийн яг тэр нэвтрүүлгийг хөтлөх ажил бол их чанга юм байна л гэж мэдэрсэн. Тэгээ дээр нь энэ тэр чинь олон юм байгаа шүү дээ. Телевизийн нэвтрүүлэг хөтлөхөд камерыг одоо хамгийн түрүүнд камертаа яаж харьцах юм бэ? Камерыг яаж мэдрэх юм? Хөтлөгч хүн. Тийм ээ. Тэгэл эхэлнэ шүү дээ. Микрофоныг яаж мэдрэх үү гээл. Нарийн юмд ороод ирнэ шүү дээ. Тий. Тэр нарийн байхгүй юу? Цэвэр нэг анхаарал төвлөрөл. Сандрал бас цугуулж шүү дээ. Бүх юм анхаарал төвлөрөлт тэгэл. Тэгээ би энийг л энэ юуг л телевизийн хөтлөгчийг л ер нь нэвтрүүлэгчийн ажил их чанга байна гэж. Тэгээд яг хүүхэд байхдаа хардаг байсан мэдээсээ хаан тэгч маань Чулуунбат ах, Батбаяр ах хоёр, Батбаяр ах, Нарантуяагч, Бямбаягч маань те. Ингээл манай залуучуудаас гэх бидний үеийнхнээс одоо тэгэл Бямб цогт маань те. Гантэг маа, уран чимэг гэл. Манай Адиад орж ичин хорлоо чимэгэ чоглоо намжилгээ. Манай бид нар чи үе шүү дээ тэгэл. Тэгээ нэвтрүүлэгч нар нэг хэсэг дуу оруулдаг байх чинь манай ичин хорлоо чимэгээ энэ төр ч одоо жүжигчний анги төгссөн шүү дээ. Тэдэртэй хамт дуу оруулдаг байл шүү дээ. Тий. Тэгэл чоглоо намжил, чоглоо Адиа бүгд дуу оруулна. Канон дуу оруулдаг байсан шүү дээ. Тэгэл цовоо маа бүгд чимэгээ тэгэл Бямбагч, Нарантуяагч энэ төр маань бүгд канон дуу оруулна. Бүгдэнтэй л ер нь бүх нэвтрүүлэгч нартай дуу оруулсан шүү бай. Тий. Их гоё тэд нартай шингээл дуу оруулахаар. Сайхан шүү дээ. Халтар царайд киноны тооны байдаг те. Халтар царайд яг кинонд орчоод гараал явж хахад нөө киноны үйл явдлыг танд ярьж өгж байгаа хүнээс та юу гэж бодтоо? Үгүй тэгэл бид нар чинь 10 ангирын төрүүлээ дуу оруулцдаг байсан. Ер нь бол тийм байсан шүү дээ.
Тэгэл ер нь бол байлдан дагуулсан кинодаа яг сонин. Тэгэл гадаа ер нь хүн байхгүй хадар зэрэг гарч байгаа чинь. Тэгээ сүүлдээ чинь өдөр болгон гарч байгаа телевизийн хөтөлбөрөөр яалаад хагас бүтэн сайн гардаг болголоо тий. Тэгээд л тэр олон анги тэр бид жил гаруй дуу оруулсан баг шүү тэр чинь. Тий. Олон анги тэр кино тэгэл олон нэг хэдэн ангиар төрүүлээд 10-аад ангиар төрүүлээд дуу оруулцдаг байсан. Тэгэнгүүт л ах トゥ унаар хамаатан садан найз нөхөд асуун та тэгэл. Үнэ стрелитэ хараа орох болов нараа яриад өгч шүү дээ. Өөрснөө үзээ. Ядаргаат. Зэрэг улсын нууц алдах гэдэг. Гэхдээ ярьчих юм бол сонирхолтой болчих шүү дээ. Тийм шүү дээ. Та нар ярьж сонирхолтой болчихноо яах юм. Тэгэл азартуулаад хайчтай орчихдаг байсан. Яриад өгчихгүй дээ гэнэ. Тийм л байсан амар тий. Тэгтээ бас хэцүү ш тахаа. Үзэж байгаа 7-7 хоногор тэг шаналж дэлсэж явах гэж. Ярьж хэлгүй байсан. Ярихгүй. Тэгэл бид нэр хөгжилтөө болдог л байсан. Тэгэл манай гантигмаа бид нар чинь гантигмаа баярхөө гэж одоо дууруулагч байлаа шүү дээ. Манай 25 дугаар суугт хэлсэн баярхөө. Баярхөө ч одоо Тонийг хараасаа Гонзалес дууруулсан шүү дээ. Тэгэл ингээл хэдүүлээ кино гарч байгаа үедээ киногоо гарч байгаа үе Талбаатар очиад бид нэр. Ямар ч хүн байхгүй. Тэгээ хэдүүлэхний ийм хөнгүү хотод амьдэрдэг бол яг бол хоорондоо яриад инээлдэл хөхөрлөж л байсан. Тий. Тэр чи одоо тэгээд бүр ингээ годамж 1994 95 он тэр чигтээ хосорчдаг. Би яг тэр үед төржсэн нэрээ хөвгтэйсэн байгаа. Манай ээж л тэгж ярьдаг гэсэн. Дөнгөж төрчөөд ингээд гэр хороолт. Тухайн үед өнгөт зураг тавцсан. Тэр үеийн хүмүүс ч одоо тэгээд ойр хавих нь энийхээ гэрт орж ирээд бөөндөө сайхан тийш дээ. Суугаа үзчихдэг байсан юм шиг байна. Харин тийш дээ. Тийм л байсан шүү дээ. Ер нь бол тэгэл ер нь хажуу айлда бидний одоо баг хүүхэд мөхт байх чинь аав ээж ажилдаа явахдаа нэг хажуу айлын хөгшөнтэй ахыг ч хонуулцдаг тийм үлдээчдэг. Тэ? Тэгэл байж идэг. Нөгөө хүүхдүүдтэй айлын хүүхдүүдтэй тоглол байж идэг. Тэгэл тэр яг тэр айлын хүүхд хоол моолын идээл. Тэ? Зургт мөхтийн хүүгэлдэн нэг хамт үзээл. Гэрт нь ус мусанд орцсон тэгээ байж идэг. Тэ? Тийм л байсан шүү дээ. Гоё. Подкастын маань өндөрлөх цаг хугацаа төгсөн байна. Тэгээд би нэг юм бэрийн тасалд суугаад байгаа. Одоо энэ подкастынхаа. За. Ерөнхийдөө энэ дуучид уран бүтээлчдээс л асууж байгаа. Би танаас асуумаар. Хэрвээ та одоо ямар нэг хөгжмийн зэмсэг байсан бол ямар хөгжмийн зэмсэг шиг дуурах бол? Би юу? Хөгжмийн зэмсэг байсан болоо. Би одоо юу гэдгийг симфони оркестр шиг л дуурах байсан баг. Өөрөөр хэлбэл яг л бүхэл хөгжим шиг дуурах байсан болоо. Маш олон төрөл гардаг. Олон төрлийн хөгжим. Нэг дор байд. Тэр хөгжим тий. Тэгж л дуурах байсан баха. Ганц одоо юу гэдгийг лимб тийм ээ? Ганц пиано, ганц гитар дуурахгүй л байсан баг. Олон хөгжим дуурах байсан баха л гэж бодож байна. Энэ бас таны мэрэгжилтэй ч гэсэн юм бас. Ойрхон холбоотой л баг. Гэж орж ирж байна тий. Тэгээ яг би энэ сайхан хөх тэнгэр хараж үгийн нэг подкаст энэ нэвтрүүлэг танаа нэвтрүүлэнд орсон чамайг өрсөнд их баярлалаа. Тэг яг тэгээд би Монгол нэг юм хэлмээр болно шүү дээ. Болно. Тий. Монголын энэ өдрүүдэд одоо Монгол улсад кино урлаг өөрсч хөгжсөний Яравал дэрт 90 жилийн ой тохиож байна тийм ээ. Тэгээд энэ ойг тохиолдуулан одоо намайг одоо 34 жил энэ Монгол телевизийн орчуулгын кинонд одоо дуу оруулсан энэ хөдөлмөр зүтгэлийн минь үнэлж мөн дээр нь би нэг Монголын уран сайхны нэг 50-аад кинонд тоглосон юм. Тий. 50-аад кинонд тоглосон нэг 30-аад киноны одоо ам барилт гэх төрөв ярьсан та. Монголын уран сайхны 30-аад киноны ам барилтан дээр ажилласан. Энэ бүх хөдөлмөр зүтгэлийн минь одоо төр засаг үнэлж Монгол улсын гавьяач жүжигчин гэдэг энэ эрхэм сайхан цолыг олгосон явдалд би одоо өөрийн зүгээс маш их баярлж байна. Энийг хэлье. За тэгээд энэ сайхан эрхэм хүндтэй цолыг хүртэхэд Монголын кино урлагийн зөвлөлийн удирдлага болон түүний гишүүд дээр нь Монголын дуу оруулахын урлагийн холбоо гэж манай одоо холбоо байдаг. Түүний удирдлага болон
одоо гишүүд тэгээ дээр нь намайг одоо дэмжиж тусалдаг бүх сайхан хүмүүст баярлснаа илэрхийлж байна. Төрүүлсэн аав ээж хоёртон их баярлж байна да. Энэ цолыг авчаад би бол үнэхээр их баярлж байна. Мөн миний энэ ажил мэргэжил намайг өдий зэрэгтэй явхад миний ажил мэргэжлийг ойлгож миний зүрх сэтгэлийг бүгдийг өнгийн харж ойлгож явдаг. Надад тусалж дэмжиж явдаг. Надад урам өгч явдаг. Би хайрт ханьдаа их баярлж байна гэж энэ суугаар дамжуулан хэлье. Тэ. Мөн намайг өдий зэрэгтэй ажиллаж амьдарч явхад надад бүх талын одоо мэрэгжил эрдэм зэргийг олгосон би бүх багш нартай хайртай шүү. Та бүхэндээ мэхийн ёслоё. Та бүхэндээ хүндэлж явдаг шүү хэлий. Эцэст нь 34 жил намайг дуу оруулахад хамт миний дуу хоолойг сонсч надтай хамт намайг үзэж ирсэн Монголынхон сонсогч, үзэгч, уншигч түмэн олон та бүхэндээ мэхийн ёслоё. Баярлж явдаг шүү та бүхэндээ гэж хэлье. Хөтлөгчдүүд чамд их баярлалаа. За, баярлалаа танд. Яа, танд бас санал тавихад бас юун дөрөнд урилгыг манаас хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлж байна. Бас суугийнхаа өмнөөс бас хамт ажилладаг бүх одоо энэ уран бүтээлчдийн хүмүүс талархаж байгаа шүү. Тэгээд танд бас халуун баярыг бас дахин хүргэмээр байна. За, баярлалаа миний төв тий. За. Подкастынхаа төгсгөл яг одоо бид бүхнийг үзэж байгаа, сонсож байгаа хүмүүс зориулаад нэг таны сонголт шүү. Шүлэг үү, богино өгүүлэлэг үү? Бид бүхэн яг энэ цаг мөчид нэгэн одоо бүтээлийг одоо таны одоо уншилтыг бид бүхэн зориулаач гэж хүсэж байна. За бүтээл. За яг би тэгээд ер нь дуу оруулахын зэрэгцээ энэ Монголын зохиолчдын Библийн хорооноос зохион байгуулдаг энэ Монголын зохиолчид оролцдог богино өгүүлгийн удахын чимэг гэх наадамд ер нь нэг 20 жил оролцож байна. Зохиолчдын зохиолыг яг тайзан дээрээс уншигч олон түмэнд хүргэдэг. Гэхдээ тэр утгаараа гэх юм уу яг сая энэ жил миний багш түрүү ярьсан алдарт мэргэжлийн багш маань Монгол улсын ардын жүжигчин төрийн сойрхол Хөдөлмөрийн Баатар Ган Төмөр багш маань 90 насны сая намар болоод өнгөрсөн. Тэгээ Ган Төмөр багш маань театрт ажиллаж байхдаа одоо Буута хүн гэж жүжигийн Ленний оройд тоглож ирсэн. Ленний дүр тоглож ирсэн юм аа. Одоо тэр утгаараа гэх юм уу би одоо тэгээд ер нь энэ залуучуудаа одоо энэ залуучуудаа зориулж гэх юм уу те залуучууд маань ер нь ойлгож явах хэрэгтэй гэж би боддог. Яг гэвэл юу гэхээр ер нь өдийн нийгэмд одоо биднийг те 21-р зуунд залуучууд өдийн нийгэмд Монгол улсын өдийн нийгэмд ямар хүмүүс авчирч энэ сайхан нийгэмд амьдруулж байгаа юм. Тийм үү? Нийгэм бол яг муу сайхан байж болно. Тийм үү? Төр засаг янз байж болно. Тэгвэл залуучууд ойлгох ёстой. Юуг ойлгох ёстой гэвэл 1921 он, 1945 оны тэр их дайнд, тийм үү? 1939 оны халахын голын дайнд гэдэг юм уу? Энэ дайнд оролцож явсан тэр партизан өвөг дээдэс тэр бүгдийг залуучууд мартах ёсгүй юм аа гэж. Ингэж бодож явдаг юм аа. Тэр утгаараа би алдарт зохиолч төрийн сойрхолд Даш Зэвгийн Сингээгийн өвгөн партизаны яриа гэж. Тэрийг одоо хүргэе та. Та бүхэнд те. Энийг бол зохиогчийн эрх, оюуны өмчийн эрх гэдэг нэг юм яригддаг. Би Монголын зохиолчдын Библийн хорооноос Сингагон энэ өвгөн партизаны яриа гэдэг бүтээлийг бол албан ёсны эрхийг авсан юм. Тэгэхээр хаанч би уншиж болно гэсэн үг. Зохиолчд ороо надад эрхийг өгсөн юм байна. За энийг тэгээд хүргэе. За хамт төвлөө авцгаая. Ленинтэй би нэг удаа уулзсан. Ленин надад их тус болсон. Харин хол газар очиж үзээгүй намайг харин Ленинтэй уулзсан гэхээр хүмүүс их гайхдаг.
ардын хувьсгалд барьцаан цэргийг анх байгуулж ийсэн үе билээ. Их жанжин Сүхбаатар чав болсон 2000 идэрхэн жигалж явсан цаг билээ. Суртал ухуулга зэр зэвсгийн ажлыг сууд чав болсон өөрөө гардан хийж байсан. Гэхдээ тэгээд тэр юм уу бүү мэд. Тэр үед чав болсонгийн хэлд сургаж байснаар Оросын ард түмэн тусалнаа. Ленин туслана гэсэн одоо болтол миний санаанаас огт гардаггүй. Дайсны цэргүүд хягтас урагшаа ухарч байлаа. Дайчин бартизан араас нь элдэж явлаа. Тужийн нарсан дотор манай жижиг анги тун жайхтар гардан тулаанд орлоо. Зогхын зохиол, завчихын завчаал, цог жаггаата хямартай эр хүн шиг л явсан юмсан. Гэтэл нэг муу гамин сэлмийн минь алдуулаад гинт өөдөөс нь үсрэн дүүлэн ирлээ. Гэхдээ нүү багадан барилдаж явсан хэрэг юу вэ? Барьж аваад хонгорч өргсөн чинь өнгөрөөдөг лөө. Багалзуурын шах гэдэл буулт үсрээд байдаггүй шүү. Миний дээр гарч өргөлөө. Ингэж хоёулаа дээр дорон орж байтал элсэрхэг эргийн ирмэг нураад гуун дунлаа. Эцгийн тэнхэг шахган байж сэлмийн булааж аваад эг мөрүүн хоолоор нь хэд дүрлээ. Эмзэглэж яваад шархан дараад өндийсэн чинь эрэг дээрээс дахиад нэг гамин буугаад ирлээ. Хойноос нэг хүн элдэж яв харагдлаа. Хоёулаа миний дэргэд ирээд ноцолж байгаа үзэгдлээ. Туслах санаатай мөлхөж явтал толгоо минь эргэлээ. Тун удал эвдэж яваад сэрээд харсан чинь өргөн цээжтэй өндөр нуруутай орос хүн өөдөөс минь ирж явлаа. Олон юм яриад шарахын минь угааж гарлаа шүү. Гүй орос хэл би мэдэхгүй гэ толгоогоон сэгсэрлээ. Тамтаггүй их цангаж явсныг хэлэх үү. Тамхи татъя гэж үнэн голоосон бодож байсныг хэлэх үү. Гүй тэгсэн ашгүй өнөө нөхөр маань тамхиан гаргаад өөрөө татлаа. Алив би гэд хурууга амантаа хийгээд заалаа. Номхон дөлгөөн царайнд нь баярлсны тэмдэг илэрч норсон хэсгийг тасалж хаяад тамхиа надад өглөө. Тэгээ тун удлаг өнөө нөхөр маань явъя гэж байгаа бол толгойд огтон тгийгээд би ухс хийсэн чинь боос чадсангүй. Гэхдээ нэлээд хүнд байна. Та явда яв гэсэн чинь ничего гэд намайг үүрлээ шүү. Гэхдээ намайг орхоо яах юм бэ гэж өчнөө гойсон тус болсонгүй. Надтай сүулдэ дуурахгүй яваад байлаа. Хожуулын дэргээ суугаад нэг жаахан амарлаа. Хоёуланд минь ярих юм маш их байлаа. Таач сайн, бич сайн. Та бид хоёр хоёулаа ийм сайн гэж хэлээд гарам барилцлаа. Намайг тэгтэн зэрэг өнөө нөхөр маань өврөн уудлаад нандинж боосон нэгэн зургийг гаргаад ирлээ. 15-ны сар шиг сайхан магнагаар нь агуу их Ленины зураг байна гэдгийг би танилаа. Гүн чин Ленин байж тээ. Гэ намайг хэлсэн чинь да Ленин гэж нөхөр минь инээмсэглэлээ. Сайн хүн шүү. Хадгалж яв гэж байгаа болтой сайхан зургийг над өгтөн би баярлалаа. Гэхдээ ингээд таныг ингээд хэн гэдэг вүлээ гэж намайг асуусан чинь харин нөхөр маань ойлгосонгүй. Ленин гэж байна. Гэхдээ тэгээд тэр үед би маргасан ч үгүй тийм дээ. Хартнаас их орноо Ленин чөлөөлж харин энэ удаа миний амийг Ленин аварлаа гэж би бодлоо. Энийг би Ленинтэй уулзсан юм шиг бодож явдгийг. Эрхэм тэр сайхан зургийг би үрд хадгалж байдаг юм да. Ленин зураг тийм байна. За үсттэй. Энэ манай багш. Гандмөр багш маань Ленины орой тоглосон. Тийм. Би зургийн тэгтээ харж байсан юм байна. Тий. Багшийн. Таны багшийн одоо бүтээсэн дүрийн. Тэгээ би багшийн маань юу гэрт байгаа л да би марцчихлаа. Багшийн тоглосон Ленин зураг. Баярлалаа танд. Зүгээр миний дүү тий. За тэгээд босно. Болсон. Подкаст маань энд хүрээд өндөрлж байна. Хүүхдингэр
подкастын нэгэн дугаарыг бүтээлтсэн дуу оруулагч жүжигчин Монгол Улсын авиа жүжигчин Үлзийн Наранбаатар танд баярлалаа. За их баярлалаа. Цаашдын бүх уран бүтээл, бүх ажил үйлс өртөө хүсч явдаг хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байгаа шүү. Их баярлалаа мэд. Амжилт хүсье ажлын. Баярлалаа танд. За. Хөгтөнгөр подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. Бид бүхний албан ёсны сувгуудыг дагаж бидэнтэй нэгдээрээ хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.